фоне. Все просто. Я думаю, молодец. Обжигает. Так, извините, ребята. Всех одна локация. А может быть, класс. Давайте сделаем ваши, значит, шпионы. Смотри, Если у тебя написан шпион, да, значит, вот так отвечать на вопрос, чтобы... Закат красивый. Ой, красиво, ой. Блять, ёбаная вспышка. Она берет Можно лучше фотографию, потому что я через волос оценю. А тебе видно? О, красиво. Мне тоже не видно, Кир. Как себе. Товарищ сопровождающий, насколько остановлен? Спасибо. Такие путешественники в Петрозаводске. За энд буюу бидрийг яг Петроградска дээр буухад тэнгэрийн хаяа үнэхээр үзэсгэлэнтэй яг нэг тийм яг үнийг л хэлэх тийм нэг өөр үлгэрийн оронд байгаа юм шиг тийм мэдрэмж авсан. No, you're not alone. 'Cause I'm a misfit, and if I'm being honest, sometimes I wish I wasn't. It's just part of who I am. I'm a misfit, but you make it feel different. Change its definition. It's just part of who I am. За миний хувьд анх удаага 2 давхар боон сууж үзсэн. За тэгээд маш их таалагдсан. Яг юун таалагдсан гэх юм бол ерөнхийдөө доторх зүйлс нь маш тийм оршин үеийн автомат 0 нүртэл усаа мэдрэгчээрээ татдаг. За тэгээд тэнд хогоо хаях цэг байсан. Тэнд нь цаас шил хуван цэргээд ангилаад хаях бүр боломжтой байсан. Тэгээд хамгийн их зүгээр л маш их таалагдсан. Change its definition. It's just part of who I am. Звучит как обычно. 100 billion stars in the galaxy, passing like the cars on a busy street. How in the world did we ever meet? It doesn't make sense to me. I guess everybody's got someone, and you're the one for me. Yeah, you fit me like a locket. I will never find the key if you ever leave. Как обычно. Да, как обычно. There will never be. За ингээд дотор байрандаа ирлээ. Тэгээд дараагийн бичлэгээс ямар өрөөнд орсныг харж байна. Я думала, заключение это все. Пока, вот это вот получается, не знаю. Ладно, я потом сниму. Галтгаалсан байд. Закрыто? О, нет. Фига тут продуктов. Я думаю, это чьё-то. Прикольно. Так, что, я могу покушать ложку? Они играют. Площадка. Где был такой красивый стадион, где девушки фоткают? За бүгдээрээ сайн уу? Би одоо дадлах хийх газар авах гэж ирчихсэн байна. Тэгэхээр маршрут нь гэх юм бол Санкт Петербург хотоос гараад вагоноор 21 цагийн турш
явсан. За тэгээд мэдээж тэр хугацаанд бид нар гоё тоглоод тэгээд хоолндоо идэж уугаад гоё тэгээд унтаж амраад босоо тэгээд ер нь л дэж хурд өнгөрөөд миний хувьд бол амар хурд яаж 21 цаг явна гэж бодож ирснийг бодвол их хурд өнгөрчихсөн. За тэгээд дараа нь бид нар Апатити гэдэг хотод одоо өртөөн дээр буусан. За тэндээс бидрийг автобусаар тусаж аваад Кировск гэдэг хот руу. За тэгээд Апатитигаас Кировск хүртэл автобусаар хагас цаг л явсан баг. Бас л хурд яваад ирчихсэн. За тэгээд бууж ирэхэд цаг агарын хувьд ихвэл баг зэргийн бороо орчихсон. Тэгээд тийм халуун биш, хүйтэн биш яг нэг тийм дундын гоё исэн. За тэгээд энд бол зөндөө их уултай газар. За тэгээд санктад ингээд дандаа л ингээд их шигэн гадаргуудтай ерөөс уул мул ингээд хараагүй байж байгаа. За энэ тэрэд ингээд Монголоос ирснээсээ хойш энд одоо би чи 6 сар болж байгаа. За тэгэхээр 6 сарын дараа ингээд уул харсан чинь яг ийм дотн Монголд байгаа юм шиг санагдсан. ийм дотн гоё мэдрэмж төрж байна. За тэгээд энэ дагаар магаар нь ч гэсэн ингээд үнэхээр үнэхээр агаар магаар нь ч гэсэн айгүй гоё юм байна. За тэгээ одоогийн байдлаар дотор байрандаа байрлаж байна. Энд нийт 7 хоног байрлана. Тэгээ яг одоо бид нар гарч зугаалах гэж байна. Тэгээд мэдээч яг одоо маш их өсөж байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл олж идэх хэрэгтэй. Тэгээд бид нар гарч зугаалангаа дэлгүүр орох эсвэл ямар нэгэн байдлаар бид нар дэлгүүр орж юм олж идэх эсвэл хоолны газар ч юм уу мэдгүй. За тэгээд тэгээ хамт байгаарай. Я говорю, по-монгольски. Нормально? Да. За одоо бид хоёр гарч зугаалах гэж байна. Одоо түрүү хувц мөвцөө бэлтчихлээ. Манай найз усанд орж гарсан, маш хурдтай усанд ороо гарсан. Одоо бид нар хоттойгоо бусад найзуудтайгаа нийлээд хоттойгоо танилцаж зугаалах болно. Хочешь что-нибудь сказать? Все, супер, мы заселились, мне все нравится. Сегодня у нас свободный вечер, сейчас мы пойдем кушать. Да, очень голодно. Да. Пойдем. Пойдем. Это что, влог? Да. Супер. Ну что? Потом смотрите себя на YouTube. Хорошо. Мандалки. Ой, что за херня? Бухметь всех хотят. Не думала, что здесь такая красивая. Да, я природа. тоже. Круто. Просто Кировск тогда я думала, что просто производство гори и все. Сейчас мне очень понравилось. Всем привет еще раз. Это просто огонь, очень красиво. Город, правда, требует реставрации, но так классно. Ну, как тебе? Мне все нравится, я прям очень красиво. Да, очень прекрасно. У меня нет слов. У меня хорошая идея. Можно мы ее используем? А, вот селфи-палка есть. Палка существует. Ура! Давайте побреемся туда. Да. Давайте. I got feelings I can't hide, but you just with me for the ride. You only love me when it's easy for you, and it keeps me coming back. Take another pill to feel more royal. When you're down, you're halfway there. You only love me when it's easy for you, and it keeps me coming back. Take another
ASMR. А это задашь. Ой, тут камера? У меня есть. Камера, что Вау. ли? Он очень хорошо получается. А, это... Stuck into September. I hope she remembers me. 'Cause we left on a bad note, and there were no apologies. Я видела у тебя в инсте в актуальных СМР, что-то ты давно снимала. Ой, простите, пожалуйста. Подождите, немножко. I told myself I wouldn't, but I'm starting to аромат think воды, да? I'm much. Что? Пахнет глиной. Maybe it's Буду это пить, все. Да в смысле? Ну туалетом воняет. gonna lose it. не воняет. And I don't know how to get it. Чаем пахнет, не переживай, Саша. I lost myself in the process of finding Девочки из той группы сказали, мыться невозможно, это водой не надо. you to run. You can't be the one that you love. Я пообщалась, Gave up the love in my own time. еще можно немножко добавить. Why does everything keep falling apart from me? Am I not enough? I'm not enough. Don't go chasing heartbreak. Нужно пакетик организовать. Ну, футблок. Кружка, божья коровка, чтобы ты знал. Я уже чувствую, там To judge me. составчик будет огонь. Вкусный. Ну, здесь вот, возможно, заметили молочного жира. Stuck into September. I hope she remembers me. Hope she А что, куда? we left on a bad note, and there were no Ну да, пойдем. apologies. Чем тут сделаем все? Шведский стол. Stuck into September. I hope she remembers me. Cause we left on a bad note, and there were no apologies. Это прям мило. Stuck into September. I hope she remembers me. Шөнийн 2 цаг болж байна одоо. Яг л өглөө юм шиг л. Гээтэй харахгүй болохгүй. Байж байна да. Влажно и жарко, как хамам. Ребята, одеваем плащи. Что делать? А как жить? Извините меня. А где мои? Ты хочешь найти еще все это снять? Сегодня
Герб Монголии, боже, какой он красивый. Я не могу, какие-то инь-янь, да, вообще круто. Огонечек уже напишу, типа Монголия, супер страна. Да, такая заряженная. Тут обзор Луна и солнце, наверное, ну, типа Да. вообще прям А всё. треугольники, типа, это движение. Там все правильно, луна. Ага. И солнце, и огонь. Да. А стены-то типа надежные, я считаю. Вот, вообще круто. Тут на монгольском, и еще и перевод. Мы не прочитаем, да, переворачиваем дальше. Ну, на английском можно постараться, но это ладно. Вау, Тут тут еще еще картинки. Нифига. Тут еще везде герб Монголии, вау. Тут две картинки. Круто. Еще и фотка хорошая. Да-да-да. Не блестит Две она. картинки. Нет этого герба. Climbing these hurdles, you're meeting, pushing yourself to distance. You're living it up no matter what you have to do. Don't tell yourself you can't be when we've lost all hope. Your love shines much more than you know. Кто проходит через эти ячейки, значит, оно идет дальше на Cause no one sees them drawing some circles and squeezing, fitting triangles and squares by everyone else is singing octagonal tunes. So don't tell yourself you won't, that you can't be a superhero when we've lost all hope. Your love shines much more than you know. You are my superhero, that you are my superhero. So if you're feeling alone, for what it's worth, it's made you glow. It creeps in softly at times. It gets lonely at times. It gets lonely at times. It creeps in softly at times. It gets lonely at times. It gets lonely at times. I should thank you. Don't tell yourself you won't, that you can't be a superhero when we've lost all hope. Your love shines much more than you know. You are my superhero, that you are my superhero. So if you're feeling alone, for what it's worth, it's made you glow.
зеленый? Ой. У тебя розовый. Офигеть. Идеально. Давай, сюда. Жизнь. I guess I missed my shot, but I can't let go of the things we wanted. Dreaming all day, goddamn, I fought it. Oh no, how do I fall asleep when you don't call me? Can't put my phone down. Данек, погнали, ты куда там забрался? Conversations, I know we hate them. Can't go to bed. I keep waiting for your call, so I stay up, hoping you and I can make up, spending every night feeling love, over and over, still my time, stay up, wasting all my time, baby, you and I love, over and over, I hope you're mine, over and over, I hope you're mine. Ну как? Я хочу туда зайти. Over and over, I hope you're mine. Over and over, I hope you're mine. I love material things because they light up the emptiness around me. Nothing can hurt as bad as human beings, and so I'm best friends with thieves. I got the brand new Nikes on my motorbike. I take it up to 90 just to feel alive. I'll keep on. Лампу можно открыть. Дайте чаще, лучше закладывать. Большой. Завтра не станет прям очень жарко. Да не тряси, я прошел мимо. Если что. Полина Тос. Да,
Желаем мечтать, дерзать. Тысячелетием, как говорится. Да, новых целях, новых путешествий, счастья, здоровья. Я также большой коллектив. Можем пойти на кухню. Я не сомневался. Ну что, давайте только тихо. Да, конечно. А что я сейчас? Кушать. В одиночестве. Да не, ну давайте нарежьте его и скушайте вместе со мной. Ну, пошлите на кухню тогда. Пойдем. Сейчас, погодите. Дальше осталось. Ладно, больше нет. Извините. Promised you I'd never leave. What's there to talk about? Said that you just needed me, but I gotta go now. I guess you just feel like you're not enough. It's all my fault. Please don't give it up. I've been singing songs about you. My harmony is gone without you falling in my arms. Why is love always so hard? Yeah, I've been writing words I mean, but I lose my rhythm when you leave. Don't ever let me go. The truth is that I already found you. I found you. Think I'll quit whenever you want, but nobody's listening. Even when the show is done, you'll still be my everything, baby. One day I'll finally make it fun, but I don't need to. As long as I'm where you are. I've been singing songs about you. Harmony is gone without you falling in my arms. Why is love always so hard? Yeah, I've been Бүгдээрээ ахиад сайн уу? За тэгэхээр өнөөдөр 5 дахь өдөр буюу дадлахын маань сүүлийн өдөр болж байна. За тэгээд бид нар маргааш 12 цагаас байрныхаа үүднээс автобусаар Акутыг тодроо хөдлөх болно. За тэгээд тэрнээс өмнө мэдээж дотор байраа хүлээл гэж өгнө. Тэгээд нэг л мэдхэд буцах болчихсон байна. За тэгээд энэ хүргээд бичлэгээ дуусгая. Түр баяртай. За ингээд дадлахын талаар ерөнхийдөө товчхон танилцуулах юм бол бид нар 1-р курсынхаа зуны дадлагт гарсан. За энэ болохоор ерөнхийдөө танилцах дадлага байсан. Бид нар ажиллахгүйгээр зөвхөн яг тэр үйлдвэрийн үйл явцтай танилцсан гэсэн үг. Энэ дадлага руу явах бүх зардлыг маань сургуулиас гаргаж өгсөн маш том давуу тал бидний дэмжиж байгаа маш том хөрөнгө оруулалт байсан. За ингээд ерөнхийдөө нийт бараг сарын хугацаанд дадлага хийсэн гэж болно. Эндээс зөвхөн 7 хоног нь өөр хотод яг жинхэнэ үйлдвэр дээр нь бид нар яг нүдэрээ процесстэй танилцсан. Бусд нь бол сургууль дээрээ яг нэг практик бас л бид нар яг биеэрээ бас оролцож суралцсан бас нэг тийм дадлуусны санаар
нэгдүгээр их сургууль дээр хийсэн бичлэгийг үзсэн баг. За одоо болохоор та нар яг өөр хот руу явж үйлдвэр дээр очисон бичлэгийг үзсэн. Би бүх зарлыг ерөнхийдөө тооцоож үзлээ л дээ. Тооцооллыг яг хинч за яг тэдэн төгрөг болсон гэдгийг ер нь хинч хэлж мэдэхгүй. Би зүгээр яг өөрийнхөө таамаглалаар ойролцоогоор ер нь ийм гарсан байхаа гэсэн таамаглалыг гаргасан. Ирэх буцах зарлал гэхээр бид нар галт тэргээр явсан. За галт тэргийн билетний үн цаг үеэсээ хамаарат янз янз байдаг. Тэгэхээр 100-ны улирал байсан болохоор магадгүй бүрч үнэтэй байсан байж магадгүй. Бооноор бид нар 21 цагийн турш явсан. 21 цаг гарын чийж магадгүй. Ерөнхийдөө 21 цаг гэж хоёр дээр байсан. За тэгээд нэг талдаа 5000 рубль. Киевскээс Санкт Петербург руу 5000. За ингээд нийлээд ерөнхийдөө 100000 рубль болсон гэж бодож байгаа. За энэ яг макс нь мэдээс энэс доош байсан байж магадгүй. Макс нь 5000 рубль байх боломжтой. Алтэргээр Санктаас Апетити гэдэг хот руу очисон. Тэндээс ахаад автобусанд суугаад яг Киевск гэдэг хот руу хүргүүлсэн. За тэгэхээр энэ автобусны зардлыг оруулаагүй хассан. За тэгээд дотор байр бидний 7 хоног байрлах газар. Яг жочт буудал гэсэн бол бүр үнэтэй болно тийм үү? Өдрийн 2-3 мянга минимум. За тэгээд яг бид дунджаар өдрийн 1000 рубль гэж бодсон. За тэгээд тухайн дотор байр маань маш тогтлоо. Надад бол маш таалагдсан. Горны их сургуулийн хараалт байдаг дотор байр. За тэгээд өдрийн 1000-аар 7 өдөр байрласан гэж тооцоход 7 хоногт 7000 рубль. Дараа нь бидний хоол, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гэдэг 3 өдрийн 3 алтай байсан. Буцах өдрийн өглөөний цагийг бид нар шууд мөнгө шилжүүлчихсэн. Яагаад гэвэл бид нар өглөөний цагаа уугаад буцаж дотор байр руугаа очиод юмаа цэцлээд явна гэх юм бол унаанасаа хоцрох магадaltaй гэж багш маань үзээд шууд мөнгийг нь өгчихсөн. Тэгээд урд өдөр нь сануулж хэлээд бидрийг цайгаа бэлдээд аваад яваарай гэж хэлсэн. За тэгэхэд 250 билүү 300 рубль гэж санаад байна. Яг одоо бол би санахгүй нь одоо яг эдийн баг 10 сарын дунд 10 сарын сүүл болж байна. Имшлиг нэлээд сүүл бичиж байгаа уушлаарай. За тэгээд 250 300 рубль гэсэн өглөөний цай. За тэгээд 250-аар нь бодлоо л та. 250-аар 7 өдрийн өглөөний цай 1750 рубль. Өдрийн хоол нь би зөв таамагласан. Өглөөний цай нь 250 юм чинь өдөр болон оройн хоол нь мэдээж өглөөний цайнаас илүү үнэтэй аж тараа тийм үү? Тэгэхээр 3 өдрийн хоол нь 350. Яагаад гэхээр нэгдүгээр бол, хоёрдугаар бол салаад, зууш, уух зүйл гэж зөндөө юм байсан. Тийм болохоор би 350 болсон. Тэг яг үндээд хитээс нэмэх хин ч мэдэхгүй. За тэгэхээр 350-аар 7 өдрийн хоолыг бодоход 2450 рубль. Ингээд оройн хоол нь би 300-аар авсан. Яагаад гэх юм бол шүлтээ хоолноос бусдын байсан. 300-аар 7 өдрөөр бодоход 2100 рубль. Зөвхөн нийт хоолнд 6300 рубль. За ингээд нийт зардал нь 23300. Монгол мөнгөөр сая 281,500 төгрөг. За ингээд зөвхөн нэг оюутанд зуны танилцах, үйлдвэртэй танилцах дадлагт нэг оюутанд сая 281,500 төгрөг зарцуулсан байна. 7 хоногийн турш. Одоо зөвхөн манай групп гэхэд 24 хүүхэдтэй. Цаана дахиад 3 групп байгаа. Ингээд нийт 4 групп явсан. Тэгээд тэрнээс гадна ганцхан бас бидрийг өөр мэргэжлэр сурж байгаа бол оюутнууд юм бүдэнгийн явуулж байгаа нэгдүгээр курсанд танилцах дадлага. За тэгээд ямар мэргэжлэр сурж байгаагаас хамаарат өөр газар руу, өөр үйлдвэрлэлөө янз янзын харж байгаа. За тэгэхээр яг иймэрхүү энэ тооцоог би бас сонирхолтой гэж бодсон. Би бодохдоо 2 дугаар курст орох юм бол хичээл нь арай багасаад гайгүй болох болов уу гэж бодсон боловч харин цэцэргээр бүр их хүндэрсэн. Өөр хичээлүүд, шинэ хичээлүүд нэмэгдэхээс гадна хичээлийнх нь цаг нь илүү их болсон. За тэгээд яг энэ семестрийн дундаас эхлээд бас хэд хэдэн систем, сургуулийн системд өөрчлөлтүүд гарч нэмэгдэж орж ирсэн. Тэгээд илүү улам хэцүү болж байгаа гэж хэлж байна. Тийм болохоор бичлэг арай бага хийж байгаа. Тэгээд санктад байгаа зүйл, их сургууль сурж байгаа зүйл гээд аль болох та бүхэн та нарт танилцуулахыг хичээх болно. За тэгээд бичлэгтэй минь хамт ясанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Та нараас хүчтэй зүйлээ subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзаа түр баяр таа.